За сайн байцгаана уу. Энэ удаагийн дугаарт маань шинжлэх ухааны технологийн сургуулийн барилга архитектурын шинжилгээ эрхлэгч цаваад байгаа агш маань за мөн God Travel компани гүйцэтгэгч чимэг манай хост хөтлөгчөөр бас зэрэг архитектор маань хамтран оролцож байна. За юуны дөрөнд урилгыг хүлээж авсанд баярлалаа. За авсанд баярлалаа. За тэгээд одоо нөгөө 17 дахь удаагийн сонгуул бануудгүй болох чинь манай Монголын архитекторуудын эвлэлээ. Тэгээд танаас яг альбресаар асуухад та ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа тийм үү? Тийм ээ. Өмнө ч гэсэн дэвшсэн. Тэгээд өмнөх юунд л бас нэлээд залуу байсан. Бас одоо бол бас нэлээд дэвчрүүгээ хэмжиж байна. Тэгэхээр энэ Монголын архитекторуудын эвлэлийн Монголын нийт архитекторуудын бас их ашиг янз бүрийн юмнууд бас байна л да. Тэгээ энэ талаас өшөө деталь нь ярих байхаа тийм. Тэгэхээр үеэр нэрээ дэвшүүлье гэж шийдсэн. За тэгээд үеийн олон архитекторууд бас санал тавьсан дээр л ингээд дэвшгээр шийдээд явж байна. За баяр хүргэе. Ямар ч зүйл те. Баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд би нөгөө нэг айгүй сонирхоодсон байхгүй. Манай эвлэлч одоо эх жил 70 жилийн болно тий. Тэгээ эвлэлийн ер нь үн цэн яг юунда байдیں۔ Яагаад бид нар эвлэлд нэг ачаалбар хийх хэрэгтэй юм. Энийг бас яг залуу архитекторуудад барай цоож хэлж өгөх хэрэгтэй ах гэж би бодчих. Энэ талаар буцим ихчээс эхлээд сонсоод явчих тхөө. За архитекторуудын эвлэл яг одоогоор бол нэг үйлхэд болдог залуусын дунд бас нэг ямар үйл ажиллагаа эрхэлдэг одоо архитекторуудаа хэрхэн яаж дэмждэг талаар ер нь мэдээлэл их хувс байна л да. Тэр талынхаа нөгөө үйл ажиллагаагаа сурталчлах томилох тэр бас нэг үйл ажиллагаанд бас их дутуу хийгддэг юм шиг байна. Тийм учраас одоо ер нь бас нэг юм залуучуудын орон зай бас энд багс их хэрэгтэй байна. Дан залуучууд гэхгүй бас нөгөө туршлагатай хүмүүс маань гэсэн ороод ер нь их тийм балансыг барьсан нэг тийм баг бүрдээд архитектурын салбарыг сайжруулах шинжилэх үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байна. Тэгээд яг бас энд саяас ялаад нэг шалгалтанд орох ч юм уу бас нэг өөр үйл ажиллагаанууд болоод бүртгэлтэй архитекторууд гэд харахад ер нь одоо ингэж би бол 2004 оны эсэгч 2009 онд төгссөн. Одоо жишээ нь ингээд манай ангиас харахад бол нэг бүртгэлтэй гийн гишүүний бүртгэлтэй нэг надтай нийлээд нэг 4 за сайн л бол нэг 5 хүн байна. Тэгэхээр л одоо энэнд одоо магийн үйл ажиллагааг архитекторуудыг дэмжих талаар магийн бас нэг энэ архитекторуудын дунд нэг ихтгэл үнэмшил бас нэг жоохон хомсуу болов гэж байна. Тэгээд харин би бас юу одоо л да бас нэг ийм байна, тийм байна гэдээ өөрөө энэ чинь шүмжлээд чинсэн гэдэг ингээд яриа суухаар бас нэг удирдах зүйлд нь би бас өөрөө нэр дэвшээд өөрөө ороод үзье юу хийж чадах юм бол тийш үү. Ороод хувь нэмэр бас юу юм бол гэж бодоод удирдах зүйлд нь бас орох гэж анкета өгсөн байна. За баярлалаа. Амар гоё чухал маш гоё асуулт байна. Ирж болоод нэг удаач хөөд. За бидний сайн мэддэг Батэртэн гэж архитектор. Өмнө Монгол архитектурын эвлэлд ерөнхийлөгч байсан. За Рүми төгссөн Батэртэн ах ирээд зүгээр л уулзмаар ингээд ирсэн. Надаа бүтэн 2 цаг яг энэ төв архитектурын талаар, архитектурын боловсролын талаар бүтэн 2 цаг яриад явсан. Тэгээд би тэндээс л нөгөө үнэхээр яг энэ бидний одоо олончлол авчих хөстэй зүйл, үнд зүйл гэдгийг бол маш сайн ойлгосон. Яг өмнө нь яг тэр мэддэг л байсан л да 1956 онд байгуулсан. Ууган байгууллагын нэг гэдэг л те. Тэгвэл энэ чэнэс үл ялцчихв бид нэр энийг бидний юм одоо архитектурын юм гал голомт юм байна гэж ойлгосон. За энийг одоо Монголын анхны архитекторууд Тамбины багш Чимдгой эднэр өсгөж байгуулсан. За өмнө бас том гавьяатай хүн бол Майдрагоос байдаг тийм. Тэгээд Монголын оюун санааг авч явж ирсэн 4-5 хүн тийм эвлэл байсны нэг нь бол Монголын архитектор. Бид нар угаасаа мэдэн шүү дээ.
Монголын урчуудын яраа юуны зохиолчдын эвлэл архитектуруудын эвлэлгээд эдгээрүүд маань бол ерөөсөө боловсрсон тийм өндөр боловсралтай тийм хүмүүс тэгээд ерөөсөө тэр тухайн үеийн Монголын оюун санааг бол ер нь авч явж ирсэн хүмүүс юм байна гэж боддог. Тэгээд иргэжил Монголын архитектуруудын эвлэлийн 70 жилийн болно. Гэтэл Монгол улсад архитектур мэргэжлийг бэлдэж эхэлсэний дөнгөж 51-т 52-т очилно одоо. Тэгэхээр бүр өмнө нь яг тухайн үеийн гадаадд төгссөн архитектуруудад нийлээ. Энийг бол эвлэлийг байгуулсан. Бүр архитектуруудын эвлэлгээ бүр тэрийг тодтол байгуулсан. Энэ бол ялчгүй бидний одоо галууланд үндэслэл юм болж байна. Би яг зүгээр нэг юм жоохон товчтуух ярил гэж бодлоо л доо. Ер нь яагаад ингэ нөгөө Майятай анх ер нь яаж танилцсан ч гэдэм үү те. Яаж мэдсэн ч гэдэм үү. Тэгээд ер нь яг оюутан байхдаа нөгөө тэр нөгөө 2004 онд дэлхийн олон улсын архитектуруудын холбоо Стамбулд болсон байхгүй. Тэгээд би дүнгэж нэгдүгээр курс байж байгаад тэгээд яг нөгөө нэгдүгээр курсд төгсөн болсон чинь нөгөө гончгой багш эдэртэйгээ холбогдоод цаа ингээд манай оюутан байгаа манай хэд архитектурууд ингээд орчин шүү. Чи ингээд хэлбэр чигээрээ мэгээрээ явсан баг. Тэгээд би нэг тусаад яхад тэнд одоо түрүүний ярьсан Батэртаа одоо манай хуучин захирал мөөж ах. Тэгээд амгаа багш тэгээд оюун дээр гээд нөгшөө 2 3 хүмүүс бас байсан. Нүбд ажилладаг гэдэг. Татуул явсан. Тэгэхэд би яг анх одоо юу гэдэг оюутан багтаа одоо ингээд дэлхийн том архитектурын гоё юм хурал болд юм байна. Цайд нэг монголчууд ингээд бүлдүүд архитектурууд оролцдог юм байна гэдэг бод. Тэнд одоо Монголын архитектурын эвлэл байд юм байна гэж заах мэдсэн. Тэгээд тэрнээс хойш юм яг ингээд яг турк байх, Монголд байх ингээд хугацаанд ингээд ямар ялгаа байна гэдгийг бас харж байгаа байхгүй тий. Одоо Туркийн эвлэл ямар байна? Монголын эвлэл ямар төвшөнд байна? Гэт яг нэг амар мэдээлэлгүй ч гэсэн одоо мэдээлэл олцсон бас хэр байна гэдгээр нь бас хараад л яваад байгаа. Тэгэл анх хурж ирсчээл тэгэл яг төгсөж хурж ирсчээл тэгэхэд л яг нөгөө Маяг хаах бол байд юм байна гэж мэдчихэж авсан. Тэгээд тэрэн дээрээс яг тухай амгаа багшин тэр нөгөө блогоор дамжуулж одоо тэр Маяг сэтгүүлч үү гэдэг. Тэр ингээд зарим хэсгүүдийг онлайнаар үзэх боломжууд байсан. Тэгэхэд л саяхан ингээд ахмадуудын юу тийм нүүд хийж ирсэн байна. Ийм түүхтэй юм байгууллага байна гэдэг нь бас тэгж ойлгочихсон. Тэгээд яг харамсалтай нөгөө 2007 оноос хойш ч юм уу да бараг тэр үеэс хойш нэг үйл ажиллагаа нэлээ муудсан юм уу гэж хараад байдэ. Тэгээд ягаад тэгэхээр байргүй орон савгүйч болсон ч гэдэг юм ямар асуудлууд үүссэн. Тэгээд намайг төгсөд ирэхэд ер нь нэг үйл ажиллагаа нэлээ муу эвлэл дээр сууж байгаа нэг ганц 2 хүн сууж идэв. Тэгээд үдийг хүртэл одоо эжнээс хойш тэгэл нэг 10 жил болж тэгэхэд яг үдийг зэрэгээр байж байгаа. Тэгээд энэ дээрээс ингээд ороход яг хуу уул нь ингээд ормоор юм хиймээр ингээд санагддаг. Тэгтээ яах аргагүй одоо нөгөө нэг юм ажлын туршлага ч юм уу те практик амьдрал дээр амьдрах юм болж бас сайн сайхны юмыг хийхин тулд бас нэг тодорхой хэмжээний амьдрах хэрэгтэй. Тэгтээ ингээд бас нэг тодорхой хугацааг өнгөрөөч буцаагаад ингээд харахаар бас бид нар бас ингээд байгаад ах юм бол бас үнэт зүйлээ аюу халтах юм байна. Тэгэхээр бид нар өшөө ийшээ хүчтэй чадвараа харуулж оролцоогоо нэмж байх хэрэгтэй. Тэгээ ялангуяа одоо ирэх жил одоо 70 жилийн болж байгаа бол энд одоо бид нар одоо яг одоо энэ тэгш өгöd чинь бас айгуу чухал шүү дээ. Тэгш өгöd чинь бас айгуу чухал гэдэг юм шиг үлээ. Тэгэхээр яг энэ тэгш өгöd-ээр бид нар бас нэг тодорхой хэмжээний маягаа бас ингэтэй сэргээгээд дахиад шин залуучуудад өглүүлэлт нэг тийм үнэцний өгөх юмтай болвол бас зүгээр юм гэж бодоод та хэдийн багийг харахаар надад айгуу тийм урам орооч гэдэм үү те яаж туслах дэмжих вэ яаж яах вэ гэл зүтгээд байгаа. Тэгэхээр Мая бол түрүү хэллээ те үндсэн ууган төрийн бус байгууллагуудын нэг те тэгэхээр энэ байгууллага ингээд байх ёстой. Гэтэ байх ёстойдоо зүгээр ингээд байж болохгүй те. Тэгэхээр тодорхой хэмжээний олон нийтэд тэгээд архитектуруудтайгаа үйлчлэх ёстой. Тэрний эрх ашиг тэдний үзэл бодлыг хандлаж явах ёстой гэж боддог шүү. Тийм болохоор бидний үнцэн байх ёстой. Энэ манайх нийтлэн тэгж харддаг те.
архитектуруудын эвлэл маань уг нь их түүх сайтай, суурь сайтай 70 жил болж байгаа гэдэг чинь тий. Одоо бид нар чинь нөгөө нүүж суурьсан хүмүүс ихэд бас ингээд архитектурын эвлэл үүсээд 70 жил болсон байна гэдэг бол айгүй бас талархав штэ. Тэгээд дээр нь Азийн архитектуруудын холбоонд гишүүнчлэлтэй байна. Тэрийг бүр их орондоо зохион байгуулад үзчихлээ. Тэгээд ер нь бол энэ жилийн Азийн архитектуруудын 21 дэх чуулганд очиод оролцоход гэсэн ер нь Монголын архитектуруудын эвлэл гэхэд бол бас нэр хүнд бас тажгүй сайн явдаг юм бэл. Ууган байна гэдэг чинь тий. Түүхтэй суурь сайтай тийм байгууллага. Харт формын Монгол зохион байгуулсан. Тэгсэн. Тэгэхэд би яг гавь ярилцаж хамт зохион байгуулалтанд нэржсэн. Ер нь Азийн архитектурууд дондоо бол монголчууд бас айгүй нэрүндтэй. Тэгтээ яг оролцоо бол бас нэлээд байгаа л байт юм байна. Одоо би тухайд хоёр Азийн архитектурын холбоо архитектур 5 ороотой байдаг. 2 ороо би төлөөлж болсон. Тэг яг нэг хүн бол 2 ороо төлөөлөх боломжгүй юм байл л те. Тэгээд нөгөө Green and Sustainable Architecture-ийн хороог төлөөлөд оролцож хахад нөгөө chairman гэж оролцож хаад маш их баярлалаа. Өмнө нь Монголоос ер нь хүмүүс ингэж оролцож байгаа юм. Гэдэг чийсэн. Тэгээд ер нь бол маш бүс нутгийн бодлого эднэрийн бас ярьдаг. За боловсрал эднэр дээр ч гэсэн их хэрэгтэй юмнууд л бас ярьдаг тийм хороонууд юм байлээ. Тэгээ эхлээд бид нар Азтай орхон байж байгаа. Тэгэл дэлхийн ярьдаг. Бас дэлхийн архитектуруудын эвлэл бас манайх чинь гişүнэлтэй. Энэ одоо ингээд бүтэц хороо гэж ярьсных шууд. Тэгээ ер нь таны харж байгаа одоо энэ удирдах зөвлөл бүтэц бүрэлдэхүүний хувьд та ер нь юу гэж харж байгаа вэ? Ямар алсын хараатай байгаа вэ? Тэр одоо айгууч чухал. Яг тэгвэл нэг хэсэг ингээд үйл ажиллагаа явуулдаг. Зөксөн байдалд орсон юм шүү дээ. Зөксөн гэдгийг одоо бид бүгд өөрсдөө хараад мэдж байгаа. Тэгэхээр цаашид юу хийх хэрэгтэй гэсэн хүлээлт байгаад юм л та. Залуучуудад бол. Тэгэхээр энэ тал дээр юу гэж бодож байгаа байна? За ямар ч үсэн одоо археологийнхаа бүрэлдэхүүн одоо бүтцийг бол би бол дагсан зөв гэж бодож байгаа. 5 хороо гол ямар ч үсэн авч явна. За тэрэн дээр нь болохоор мэргэжлийн холбоо, мэргэжлийн хороо, за нийгмийн хариуцлагын хороо, боловсролын хороо, ногоон доктортой архитектурын хороо, залуучуудын хороо байдаг. Залуучуудын хороо бол одоо маш чухал хороо. Одоо архитектуруудын эвлэл сүүлийн үед л ерөөсөө хүн эсвэлгүй байна. Хүн элсэгч байгаа. Нэг сонирхолтой тийм. За яг би нөгөө боловсролын байгууллагад ажилладаг хүний хувьд бол бас энэ залуучуудын энэ юуг л одоо хүсэж байгаа юм бол бас гадарлаа та. Эдгээр бол бас мэдээж хэрэг одоо тийм хүмүүсээс зөвлөгөө авах, мэдрэлүүлэх, за тэгээд хоорондоо хэлэлтэнд идэх тийм сонирхол бол байгаа. За гэтэл тэр нь хаана юу байх вэ гэдгийг бид нар маань бас сайн мэдгүй ч тийм үү те. За тэгээд за нийгмийн хариуцлагыг бид нар нийгэм рүү чиглэсэн юмнууд хийх ёстой. Одоо архитектур гэж юу юм бэ? Хот төлөлт гэж юу юм бэ? Хотод яаж амьдрах юм бэ гэдгийг ард иргэдэд ер нь бол тодорхой хэмжээгээр сайн ингээх хэрэгтэй. За тэгээд хүүхдэд зориулсан тэргээл нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдүүл хийх юм бол бас нэг. За мэргэжлийг боловсрал бол мэргэжлийнхний хувьд бол би одоо сая юуны сонголтод мэргэжлүүлэх сонголт шалгалт нь суулаа л да. Суулаа гэдэг нь одоо тэр шалгах комиссийг ахалсан л тий. Тэгэхэд манай залуучууд бас яг миний нөгөө өсөж мөрөөдөд идэг өөрөөр бас хөгжиж байна. Яг одоо ингээд тухайлсан чиглэл рүүгээ тий. Төмөр замд ажилладаг хүмүүс нэг архитектор хичээл төмөр замын барилгын талаа хичнээн хэвчээслээсээ тэр өөрөөр нэвтээ ятсан тий. За тэгэнгүүт би дандаа орон сууц хийх юм а гэдэг яг ч орон сууцаараа мэрэгсэн сургууль цэцэрлэгээр яг ингээд нөгөө тухайн юугаараа ингээд мэрэгшээд яваад байна. За энэ бол энийг бол би бол
маш сайн гэж үздэг. Энэ бол ерөөсөө архитектур ингээ хөгжихийн нэг хэлбэр. Тэггүйгээр л өмнө үед бол юу л орж иж бүгдийг нэгдэг үстэй. Одоо тэр мэрэгшүүлэх юуг бол би юу гэж хараад байна гэхээр одоо бидний сайн мэддэг эмнэлгийн цогт гэл юм байсан шүү дээ. Тэр шиг одоо тэгэл хүмүүс тийм болоосоо тий. Тэгэхээр энэ бас маш олон салбарууд байгаа. За тэгээд боловсрал дээр бас судлаа шинжилгээг бас хөгжиж болохгүй. Дээд боловсролын талаараа хөгжиж болохгүй тий. Их мэдчлэн энэ ингээд 5 хорон дээр бүгдэн дээр нь ингээд ер нь бол төлөвлөгөө юугаа бол бүгдийг боловсруулсан одоо багийнхаа залуучуудтай намайг дэмжиж байгаа олон залуучууд байгаа. Тэн дээрээ зөвлөгөө өгч байгаа олон ахмадууд байгаа. Манай дунд үеийн ч гэсэн зөндөө байгаа тий. Тэр хүмүүсээс зөвлөгөө зөвлөлтийн зөвлөлтүүд тэгээд ер нь тийм юмудаа бас төлөвлөл явж байгаа л да. Бүтц дээр мэдээж хэрэг мэдээж ахмадууд маань байх хэвээр. Ахмадын зөвлөл одоо хуулиараа ярьж тэр байх хэвээр. Тэр хүмүүс одоо залуу архитектуртайгаа ингээм хамтраад тэр хүмүүсээс мэдлэгээ түгээгээд авах юу яах вэ зөвлүүлэх юм. Тэд нар өөрсдөө ч дуртай байдаг. За тэгээд за хяналтын зөвлөл юуны социал оройд нь л угаасаа байдгаараа байна. Гэх мэтлэн юу бүтцээр ер нь л мэдээ нарийн хийсэлтэй. Тийм. Тэгээд тэр бүтцийнхээ дагуул ер нь л ажиллана гэж бодож байна. Тийм миний нөгөө нэг санаад аваад байсан юм өмнөх ингээд материалуудыг хайгаа тэгээ байрлах чинь сэтгүүл эрхээ мэрхээ бас нэлийн ухсан л та маягийн талаар хурлын тэмдэглэлүүдийг тэгэнгүүт чинь нөгөө нэг ингэж өглүүлэн үлдэх холбоо ингээд тасарсан юм шиг жоохон санагдсан. Яг намны хувьд бол тэгээд ингээд яг хүмүүстэй нөгөө уулзаад одоо хуучны гişүүд байгаа тэгээд тэр хүмүүстэй ингээ уулзахаараа чинь тэгдэг байсан тэр үед ийм байсан ингээд бас ингээ яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээ хамтын хүчээр буцаагаад ингээд оргуу хоосон юмнаас биш ингээд сайжруулаад гарах юм байна гэж би бодоод амар баяртаа. Тэгээд мотивачтээс бас асууя гэж бодож байлаа тий. Гүйцэтгэх захирал ер нь аж ахуй нэгжүүд болоод яг энэ эвлэлтэй байхын ач холбогдол нь яг юу юм ямар оролцоотой байх юм. Аж ахуй нэгжүүдэд одоо ингэ тулгарч байгаа хүндрэл бэрхшээл тиймэрхүү юмнуудын хэр их байдаг вэ? Одоо аль талаасаа? Яг мэрэгжлийн одоо ёс зүй, мэрэгжлийн одоо чадвах тэгэнгүүтээ мэрэгчлэн одоо эдгээр чинь болохоор танад өөрөөр мэдээд дандаа мэрэгчлэн болцсон хүмүүс орно гэж байгаа тий. Тэнгүү цаашдаа ингэж мэрэгшүүлэх чиглэл мэглэл дээрээс ямар одоо дэмжлэг туслалцаа одоо хэрэгтэй байдаг юм. За манайх одоо ер нь архитектурын шүтээсийн архитектурын тэнхмээс одоо наа суралцаж байгааг дадлагжигч. Ер нь тэр дадлагжигч нарт жил болгон ер нь нэлээд их толботой ажилладаг. Тэгээ манайх чинь нэг жилдээ ер нь нэг 4-5 архитектурын дадлагжигч ер нь байнга гарч дадлагжуулдаг. Зарим нь манад үлдээд ажилладаг. Бас нэлээд хэдэн жил ажиллаж байгаад бас дараагийнхаа челленжэд өөртөө бас нэг хувийн хвшил байгуулад гарч байгаа нэг тиймэрхүү юмнууд байдаг. Яг шүтээсийн төгсөгчдийг одоо яг сүүлийн үед ингээд харахад бол техник технологи ч юм уу одоо нэг юм сургалтынхаа систем нь бас нэг тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байт юм уу. Бас нэг өмнөх жилүүдийнхаас бас гайгүй сайжирч байгаа юм болов уу гэж анзаарч байгаа юм бас байгаа. Яг эвлэл талаасаа гэхээр одоо яг шинээр төгсөж байгаа оюутнуудад чиглэсэн нэг тийм хөгжүүлэх чадварчлуулах сургалт жоохон хомс юм өгч хараад. Тийм. Эсвэл нэг юм яг бүр ингэж сураад ингээд нэлийн нөгөө жилдээ хангацсан нэг тийм мэрэгшүүлэх хөтөлбөр гэх юм уу? Одоо нөгөө мэрэгсэн авч байгаа сунгаж байгаа горилж байгаа тийм хүмүүст чиглэсэн сургалт гэхээр яг шин төгссөн төгсөгчдөд чиглэсэн нэг тийм сургалт юм. Нэлээд хомс юм өгч бодоод байгаа гэж харж байгаа. Тийм болохоор бид нар бол ер нь тэр одоо дараагийн тэр мэрэгсэн сунгах горилох тэр болсон хүчнүүдээ бид нар одоо тэр 5 жилийн хугацаанд тайлбарлах бас нэг холбооноос ч юм уу зарим нэг хувийн хвшил зохион байгуулж байгаа ч юм уу инженерийн холбооноос зохион байгуулж байгаа кредит багц хангасан болон багц цаг хангахгүй тийм төлбөр тийм сургалтуудад айлуулах хамрагдуулаад тэгээд явахыг хичээдэг. Тийм ер нь бол өөртөө бие даагаал те энэ зүгээр юм байна гэл те. Би нэг юу яг ер нь ингээд одоо нэг 10 гаруй жил ингээд нэг ажиллаж байна. Тэгээ 10 гаруй жилд ажиллахад ер нь одоо ямар одоо төрийн бус байгууллагуудын оролцоо надад хэрэгтэй байсан уу гэвэл
яг хэрэггүй байсан. Яг 10 жилийн хугацаанд. Гэхдээ ямар үед хэрэгтэй болсон бэ гэхээр нэг жоохон хямрахч байт юм уу те компани үйл ажиллагаа доголдох ч юм уу эсвэл нэг хүний нөөцийн асуудлууд жуулдаг ч юм уу эсвэл энэ цусгай шүрлийн асуудлуудаа ингээд хүн бүрдүүлэх гэсэн тийм бичиг баримтч байт юм уу те эсвэл одоо тэгэл ямар нэгэн лекц семинарт ингээд оролцож байгаа байдал тэрний хөтөлбөр агуулга гэж харахаар ер нь яг хөө ингээд тэр нь илүү одоо ижил илүү ингээд юм хүчтэй байх хэрэгтэй юм байна гэдэг яг нь тийм ажил тийм хүсдэг удаа юу гэдэг бид нар ингээд юм захиал гэрчтэй ингээд тодорхой хэмжээний төслүүд ингээд хэрэгжүүлээд мандатад явж байгаа ч гэсэн бидний тэр байгууллага маань бас буцаагаад одоо төрөлч үү тийм үү тийм бусад нийгмич үү тийм үү ингээд мандатад бас авч явах шаардлагатай болоод байгаа. Яагаад тэгэхээр бид нар зөвхөн одоо ингээд зүгээр нэг хувь архитектураасаа гэж харах юм бол зөвхөн зураг зурдаг бас хүмүүс биш байгаа. Бид нар бас нийгмийн сайн сайхны төлөө нэг юм хийх гээд зорж байгаа хүмүүс. Хоёрдугаар бид нар ямар нэг юм хийх гээд бүтээх гээд байна тийм тэрүүгээр өөрснийгөө ингээд олгоч гэдэг өөрснийгөө тодорхойлоод тэгээд тэр хийсэн ажлуудаараа бусдыгаа ингээд туршлагаараа хуваалцаад өвлүүлээд ингээд явдаг. Тэгэхээр бидэрт ингээд нэг талын нэг юм өвлүүлэх эсвэл нэг авч явах нийгмийг ингээд сайн сайхан болгох нэг тийм байх хэрэгтэй юм гэж хараад байгаа. Тэгээд ирэхээр хувь архитектор яг өөрийнх нь одоо юм одоо ямар байх хэрэгтэй тий хариуцлага нь ямар байх хэрэгтэй үүрэг нь байх хэрэгтэй тий энэ бүгдийг хийж яхад ямар ч хариуцлага бид нар таалаг. Одоо жишээ нь ингээд цусгай шүршилдэг ярихад албан байгууллага аж ахуйн нэгжтэр өгдөг. Тэгтээ хувь архитектор төр өгдөг. Тэгэхээр хувь архитектор ингээд 4 жил дахиад 4 жил ингээд мэргэсэн зөвлөх гэж явдаг мөртлөө ямар хариуцлага байгаа юм бэ гэдэрт. Одоо тэр тамга тэмдэг аваад бидэрт яг юу авч байгаа бид тэндээс. Тэгээд тэрүүгээр юу хийх тий ямар хариуцлага яхад шүрээ дуран бүтээлж байх юм жоохон бодлоо. Тийм шүрээ дуран бүтээлж байхаа юм баамлж байгаа мөрчлөө бас шинээр гарч ирж байгаа залуучууд айгүй их хохирож байгаа гэсэн. Заавал нэг юм аж ахуйн нэгжид өөрөө үнэхээр сайн ингээ оюутан нэгсэн боловсруулсан өөрөө яг нэг сайн архитекторын дор 4 жил ажиллаад мэргэснээр болч тэгээд тамга тэмдэгтэй бол өөрөө бие даагаад гарах юм боломж нь бидэрт байхгүй. Тэгэхээр заавал нэг юм хараад бус байгаад тэгэхээр энэ эвлэл одоо нэг юм хувь архитекторын яг эрх үүргийг маш сайн хамгаалах хэрэгтэй. Тэгээд бүр ингээд залуучуудаа бүр ингээд одоо тэ стартапуудаар ингээд тодорхой хэмжээгээр бол за гэрээ ингэж хийдэж шүү тэ ийм байдэн шүү. Ингээд нэг тиймэрхүү хэмжээний одоо бизнесийн одоо бид нар ч бас нэг талаараа бизнес хийгээд байгаа шүү дээ. Уран бүтээл хийж байгаа мөрчлөө бизнесээ дийлгээд та тэр талд нь бас ямар хөшөөрөг болж тусалцаа болох. Тэр талын мэдлүүд аягүй байдаг. Тийм болохоор бидэрт маш их буруу гэрээнүүд аягүй хийдэг. Тэрүүгээрээ маш их хохир. Тэгээ тэрийг эрхэж хамгаалж чадахгүй юм бүхэн байлаа яа. Гэрээнийхээ санхүүжилтийг ч авч чадахгүй юм байдаг. Тэгэхээр энэ тал ингээд айгу ёс суртахуун гэх юм уу юм. Тэгээл одоо бид нар ч ингээд зах зээл дээр байлаа гэж ингээд зайхан жижиг үн гэдэг байгаа. Тэр жижиг үнээр өгчин дээр доор ингээд савлал янз болдог тий. Тэгээд ирэхэрсэн ингээд яах вэ? Тэгээ нэг нь бүр навсаасан доор өгч нэг нь бүр тэнгэрийн өгч тэр дунд байгаа юм тэгээ юучгүй болоод өнгөрч байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг ингээд тэр ёс зүй юугаараа илүү бас одоо манай эвлэн тэр ёс зүй хороо гэдэг байгаа энэ аппарат нөөрөө илүү гоё ажилламаар байгаа. Тэгээ яг аль нь яг ингээд зүгээр юм хийгээд байгаа шудраг юм хийгээд зорих гээд байгаа тэр юм үлд юм буруу юм хийгээд сануулт юм тий чи ингээд шүү тэгээд шүү болохгүй шүү тий заавал ингээд нэг хорч яагаад халахгүй шүү тий нэг их мэхэн хасахгүй ч гэсэн тэр нь уйлмаа байх хэрэгтэй тий нэг дэмжиж байгаа юм чинь хэрвээ их сайн дэмжих юм болоо шүү дээ тий ёс зүгээрээ бас алдаад төдгөл гаргасан хүмүүсээ ч гэсэн бас тодорхой хэмжээний л бас сануулга өгөх юу байх юм бол заавал байх хэрэгтэй гэж боддог. Тийм хариуцлага үүрэг тогтолцоо. Бид нар чинь ёс зүйн мөрддөг шүү дээ. Олон үнцэн ёс зүйн мөрддөг, мэргэжлийн ёс зүйн мөрддөг. Тэ яагаад гэвэл бид нөгөө гишүүн ус гэдгээр за тэгээд түрүүний нөгөө сургалт гэдэг дээр бол байнгын сургалт болно явах хэрэгтэй. Тэн дээр бол архитектор мэргэжилтэй хүн болгон ирээд тий заавал нэг мэргэсэн боллоо. За 5 жил болчлоо гээ. Тэгээ одоо юу хангах юм биш. Энийг одоо нөгөө насан туршийн боловсрол гэл иргэдэд байгаа шүү дээ тий. Тэр нь бол заавал байх хэрэгтэй. За тэр бусад холбоонууд дээр тэрэн дээрээ бид нар хамтарч ажиллах хэрэгтэй байхгүй. Манай архитекторуудын ийм юунд
инженер талын сургалтанд та нар хамруулад өгөөч. Бид нэр кредитийн баталгаажуулаад өгье. Танай инженеруудыг бид нэр архитектур төлөвлөлтийн юу сурвалж өгье. За мэдээж архитекторуудтай зориулсан бол түрүүний миний нөгөө мэрэгшээ сураасаа гэдэг юмнууд чинь бас байх хэрэгтэй. Байж байгаа л нэг за орон сууцны олон нийтийн одоо сургалтын байгууллагын гэдэг юм уу гээд үе үеийн ингээ багц цагуудтай хичээлүүдийг явуулаад үнэхээр компани бас бодлогоор дэмжиж бас болно шүү дээ. За манайх ийм боловсролын байгууллагын зураг төсөл орж ирэхэд энэ архитектураа хийлээ та ч юм уу. За ер нь гэхдээ нөгөө локал гишүүн бас нэрийг сайн дэмжиж байгаа. Тэгээд гишүүнтэй ярьдаг бас яриа маань болохоор энэ юуг байгууллага лицензийг ер нь байхгүй бол нэг хувь архитектур лицензтэй байгаа юм бол би бага бүрдүүлээд за би зөвлөх архитектор тэнгүүтээ том төсөлтөр би бага бүрдүүлээ л та тий. Надаа өшөө тийм чиглэлийн зөвлөх хэрэгтэй. Эсвэл тийм мэрэгсэн архитектор хэрэгтэй. Энэ төслийг давж гаргахад зурхын тулд надаа тийм залуу архитектор хэрэгтэй гэсэн тиймэрхүү бага өөрөө бүрдүүлээд явдаг ч юм уу тий. За тэгээ инженерүүдтэйгээ өөрөө оршиж ч юм уу. Тэгээд нэг одоо юу л яаж байгаа юм чинь тий. Тэрийг хар толгоогоор л хариуцж байгаа юм чинь тэрийг өөрөө хүнээрээ шалгуулад экспертизээ хийлгэнэ үү тий тэрийг одоо манайд л одоо нөгөө менежер хийгээд байгаа шүү дээ заавал хийгээд тэрийг улсын зохион байгуулад байгаа тий нийгэмд би архитектурын зэрэг зөвлөх мэргэжлийн зэрэг авч байгаа хүн энэ төрлийн барилгыг хийж чадна л гэж авч байгаа шүү дээ тий төвчлийнхөө хуваар ч юм уу тий. Тэгэхээр тиймэрхүү одоо яг хувь архитектор дээр лицензийн асуудал гэдэг эдгээр бас байлгадаг байдалтай байх юм бол тэр архитектурын юу л нэлээд хөгжих баг. Мэргэжил маань бол нэлээд сайн хөгжих баг. За архитектурууд маань ч гэсэн өөрсдөө хөгжих баг. Магадгүй одоо нэг компани дээр биш тий. Зөвхөн архитектураар юм хийлгий гэсэн дахиад тийм архитекторыг тийм юм хийлгүй асуудал үүдээ за тийм юм хийлгээ ба зөв архитектортай юм хэлээ саруултай тийм хийлгэж юм. Ийм байдлаар хүмүүс манаас архитекторууд маань өөр ингэсэн тийм identity гэдэг чинь зүйлтэй тийм ялгарч ирэлтэй болоод авчихвал гэж боддتي. За тэгээд дээрээс нь тэр хяналтын системийг одоо бас арай уяатай юм болоод тий. Тэр чинь нэг хяналтаар яах гэж одоо манай компани хандвал үүсдэг. Ясмахан байсан юм чинь тий. Тэгээ хяналт гэхдээ байлгүй яах вэ? Гэхдээ тэрийг арай нэг айтахнаар шийд. Тэр боломж бол ажил таараа тий. Хуулийнх нь үрээд ямар байх вэ? Тэгээд тэрийг бол өстой жинхэнэ архитектурынхаа дуулыг тэгээд энэ дээрээ гаргаад хуулийг өөрчлөх хэмжээний байж болно шүү дээ. юм шүү. Танд нэг зүйл байна уу? За яг дөрөвлөөр зэрэг бодлох шээ. Яг нэг байх хүн лиценз ч байт юм уу те. За энэ нэг юм асуудлууд ингээ байгаа. За би өнөө практик юм шүү. За тэгэхээр жоох нэг практикта тулсан юм л жоох яриад яг нэг та тийшээгээл жоох хандуулах гал үзээд байгаа. Тэгээд одоо ингээд ажил болоход ямар байна? Одоо тэгээ хамгийн түрүүнд ингээд өөрөөсөө асуух. Зах зээл дээрээс ажил олох юм хэр хөнгөлөлтэй байна. Хөв байгууллагуудаас хэрэг авч байна те. Улсаас хэрэг авч ажил авч байна. Тэр ажлууд нь одоо ингээд хоорондоо харьцуулах чанарын хувьд ямар байна? Үйл явдал нь ямар байна? Тэ процессын асуудлууд хэрэг яаж зөвхөн байна? Ямар байна? за манайх ч одоо сүүлийн үед яг ихэнхдээ л нэг улсын ажил хийж юм л да. Улсын захиалгатай, таны яамдын захиалгатай тийм ажлууд нэлээд хийж байна. Яг тэгээд ихэнхийн нөгөө тендерээр олж авна. Өмнөх нөгөө хувийн хвшлүүдээс болохоор яг нөгөө удаан хугацааны туршид нөгөө нэг хамтарч ажиллаж исэн тийм хүмүүсээс ажил орж ирнэ. Тэр ихтэй ихэнхдээ бол ер нь улсын төрийн ажил олж авч чинь. Тэгээ төрийн ажил хийх юм бас нэг зовлонтой тал нь бас нэг зургийн даалгавар нь бас нэг тийм нэг жоохон бодтой биш зохиогдсон байдаг. Тэрэн дээр бас нөгөө нэг
тодорхойгүй юмнууд их гардаг. Яагаад жишээлбэл одоо нэг гадаа шугамсуулж гэх юм уу нэг тиймэрхүү юмнууд гардаг. Тэгээд улсын ажлын бас нэг хэцүү нь болохоор нэг юу л та. Бүх зардал нь тэр төсөвтөө багтчихдаг гэх юм уу нэг тиймэрхүү. Тэгээд тендер олж авахаас хавлал юм бас нэлээд асуудалтай л та. Одоо тэр тендер одоо ингээд дийлхэн уусаас авч штэ. Тэгэхээр тендер ингээд авч байгаа. Тэгэхээр тэнд одоо болж байгаа процесс ч гэдэг юм одоо бид нар чинь нэг санхүүгийн нэг юм техникийн саналаар ингээд нөгөө тодорхойлж аваад байгаа штэ. Одоо тэр нь одоо бизнес одоо архитектурын компаниуд нэг юм за бидний юм багтаа шүү. Гэхдээ энэ төсөл дээр ийм мөнгөөр орё гэсэн тий үний саналгад ордог. Гэхдээ энэ юу н одоо бас яг хэр зүг тэр айгуу юутай. За бид нар ингээд техникийн санал ингээд нэлээсээ авчлаа. За бүр эзэгтэй тохиолдолд ямар нэг компанитай ингээд санал оноо тэнцлээ. Тэнгуут одоо уг нөгөө баг үний санал гэдэг ямиг уг нь болчлаа гэх шиг болсон юм. Гэтэл тэгэл яалтчгүй нөгөө үний чинь бүр доошоо одоо нөгөө ажлаас чинь 30%, 40% хөнгөлөд ороод ирэхээр ч одоо тэгээд тэр ажил бол тэгээд бай бол. Харин яг энэ дээр байгаа байхгүй тий. Нөгөө бид нар уул нь ур чадвараараа хоорондоо өрсөлдөлтэй байдаг. Тэгэхээр үний саналаад дуулахад өрсөлдөлтөн гэхээр одоо би юм болохоор зураг хийжсэнээс баг ингээд судалгаа ч юм өөр мэрэгчлэрээр явчмаар байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор ч ингээд үний санал дээр буулах нь гэхээр тэнд байгаа нөгөө нэг үн цэн байхгүй. Тэгээ хамаг нөгөө материал бүх юмнаас танал тэгээд ямар ч одоо муу барилгал бий болж ин гэсэн. Тэгээд тийм бүр стонг жалганы үнээр тийм ажил хийчээд одоо тэрнээс чанар нэхнэ гэдэг бол аяга өөрөөсгөл л дөө. Тийм. Тэр чинь аяга тийм вэ гэж чанар ярьсан чинь одоо бидний бас нөгөө зургийн чанар бас хэр байгаа юм те бас ярихгүй те. Яг тэр хугацаа нь ямар вүлээ. Тийм. Тэгэхээр энэ бүх юмнууд ингээд гоё нөгөө түрүүний сургалттай ч гэдэм үү бид нар ингээд зогсолтгүй хөгжих хэрэгтэй. Тэгэхээр энэнийхэн дагуу тэр зургийн чанар яах юм, үйлдвэрлэлийн чанар нь яаж байх юм те. Бид нар хамгийн гол нь үйлдвэрлэл байхгүй болохоор зургаас сайн зурж чадахгүй байгаа байхгүй яагаад тэгэхээр яаж барихаа бас мэдгүй баг. За яг тэндээс нэг юм сонгоод за ингэж үйлдвэрлээд эсвэл тэр мужаанаас ч юм уу те ингээм автуудаад ингэж хийж ихээр тэр нь олдооч юу бүрч үү те. Тэгэхээр амар их асуудал. Тэгэхээр зураг маань ингээд ерөнхий юм зурчих болцоод байдаг. Тэгээ очоод яг бариулъя гэхээр юм болоод байдаг те. Тэгэхээр бас энэ нэг юм нэг тогтолцооны нэг ч юм уу нэг юм асуудлууд яг мэдээж байгаа. Тэгээ бид нар одоо ингээд урагшаага хойшоогоо ингээд том гүрэнгүүд байна те. Үйлдвэрлэгч оронгууд байна. Тэгээ бид нар үнэхээр ингээд сайн дийл хийгээд ах юм бол тэдрийнхээ үйлдвэрлэгч гэдэг юм те. Тэр ингээд одоо нэг үеэ бодвол амар том шилийг болдог амар том хэмжээтэйгээр зүүдэг авчирдаг болчиход байна шүү дээ. Тэгэхэд бол бид нар юм тусгаасан юм детальсан хэсэглэсэн юмнуудыг бас ингээд авчираад чиний хэрэглээд ч юм уу те. Тэгээд явах нь бол их юу аа шүү. Амар олон ингээд татансан газар байсан. Ярмаар санагдаж байна. Одоо ярьдаг татсан. Яасан бэ гэхээр би зургийн үнийг ярмаар. Тийм үнийг бол өөрчлөхгүй хөтлөхгүй үнээр болохгүй нэ. Таны ярьсан зургийн даалгаврыг ярмаар. Тийм. За тэгээд зургийн үнийн нэгдэртэй хадгалдаг тендерийг бас те мэдээж энэ бол. За зургийн үн гэдэг бол манайд ч нөгөө юу гэдэг штэ. Жишг үн гэдэг. Тэр чинь барилгын дүрм те. 3 удаа шинжилсэн. Миний мэдээ 20 дүрмийг яадаг вэ? Заавал бүрдэх шаардлага. Байдаг зөвлөмжийн чанартай. Зөвлөмжийн чанартай. За тэнгуут биш үү те тэрэн дээр жишг үн гэдэг нэг юм өгчдөг. Тэнгуут жишг үн дээр чи юм л шүү дээ гэдэг хайзахаал шүү дээ. За тэгтэл байж шүү дээ. Архитектур гэдэг бол уран бүтээлийн ажил. Нэг юм шүү дээ. Тэгэхээр уран бүтээлийн ажлыг бид нар үнэлэх боломжгүй байхгүй юм бол. За би өнгөс доктор хийж явцдаа нөгөө багшийнхаа офс ерөнхийдөө тийм судлаач маягаар ажиллаж байсан. Бид нэр нэг жижиг wine хийдэг нэг хоёр давхар. За яалтчтай уран давхар нэг хөрхөн барилга. Дээрээ нэг 4-5 буудлын өрөөтэй доороо нэг жижигхэн юм паптай winery паптай. Тэгээд үргэлжлээд нөгөө wine үйлдвэрлэдэг за тийм барилга байхгүй юу? Танай компани 14 оны дөрөв хий.
нөгөө юунууд манай зургийн компани тийм жижиг байлаа байхгүй. Тэгтэл манайх тэрийг 3 жил хийсэн. Бүх судалгаа, бүх юм ингээл 3 жил хийсэн. Тэгтээ яг миний чиглэл нь болохоор нөгөө барилга тэр energy efficiency тэрнтэйг холбоотой болохоор манай лаборатори тэгтээ тэр барилгыг тийж их судалж хийснийхээ үндсэн дээр л үнэхээр супер грин барилга болсон. Тэгээд авах бүх аваар давсан. Тэгээд нөгөө Европын грант чинь тэр нөгөө хөгжсөн орнууд чинь бол юу вэ л да. Тэр грантыг авахд тэр өмнөх тэр зурагт судалгаанд зарцуулсан мөнгөөр цаг хугацаа бол нэг хамаагүй. Яагаад тэгэхээр 50% Европын холбооноос юу гэдэг санхүүжүүлж байгаа. Энэ бол үнэхээр супер грин барилга гэдэг байна. Тэгэхээр нөгөө захиалагч бол тэрийг ойлгоцсон, мэдсэн, тэрийг хүлээгч тийм цаг хугацаа шаардлагатай гэдгийг мэддэг тийм. Манай захиалагч нарын боловсрал бас хэцүү шүү дээ. Яг архитектурыг мэдчихээн үгүй. Тэгсэн мөртлөө архитектур дээр маш их юм ярьд. Угаасаа ч инженеруудыг бодвол архитектурыг ярих хамгийн боломжтой юм те. Энэ хаалга энэ баймар байна, ямар байна гэл те. За дараагийнх нь болохоор тэр зургийн даалгавар. Би нөгөө сүүлийн нэг юу лээд жил орчим арайч жил өрөөг юм байна. Нөгөө архитектур хот төлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл яамнаас баталдаг. Тэр мэргэжлийн зөвлөлийн хуулийн гишүүнээр авах гэжсэн тэгсэн чи дарга нь болцсон. За яг тэр чи яах вэ тэгээд тохоо үед нөгөө анх явуулаа игээсгээд дарга нь болцсон. тийм даргалах юм байна. Тэгээд яасан чи тэрэн дээр маань яг энэ томоохон зургийн даалгаврууд тэзүү за тэгээд эргэлтэлүүд орж ирдэг. За манайхан ч айхтар шүүсэлнэ тэгээ заримч жоохон ханзараа зүтгч юмнууд би тэгээ зургийн даалгавруудыг харахаар бас л хитрхи тайм ерөнхий зарим даалгаврууд болохоор хитрхи нөгөө алтан загсан эмээгийн хүсэл шиг юмнуудтай. Тэгэхээр бол тэрийг л гэхдээ зургийн даалгаврыг бол нэг мэргэжлэн боловсруулж байгаа шүү дээ. Тэрэн дээр тэгтээ зургийн даалгавар бид нар дээр хилцэж байгаа нэг төрлийн бас сайн. Тэрийг засах боломж байна. Гэхдээ тэр зургийн даалгавруудаа нэлээд явцсан бараг зургийг хийгдсэн тэр процесс дээр орж байна. Тэгээд нэг зургийн даалгавар бичдэг форматаар ягаал манайд том зургийн даалгаврууд орж ирсэн тэгэл зарим нь ч барыг нөгөө энэ ийм захирамжтай гэж барыг яслаад өнгөрөх тиймэрхүү. Тэгээд зургийн даалгавар гэсэн зүгээр нэг юм санаа төрлөө л одоо яг зургийн даалгавар мэдээж амар асуудалтай те нэг юм баахан тэр одоо бараг сүлдээ бараг тэр нормуудаа уншигсэл юм маягийн даалгавар болох юм шиг те. Тэгээд тэнд одоо ямар нэгэн үзэл санаач үт юм уу ямар нэгэн агуулгач үт юм уу те юу зорих гээд байгаа те яг тэр ногоон байх гээд байгаа юм уу те яг шүүгийг харуулах гээд байгаа юм уу хэвчээ юу байх юм тэрний тодорхойгүй. Тэгэхээр энэ архитекторуудын эвлэл яах вэ одоо зүгээр миний харж байгаагаар бол одоо юу гэдэг юм улсын тухайлсан юм нөлөөлөхүйцийн том төслүүдийн ажлын даалгавруудыг те архитектор инженеруудтайгаа ингээм хамтраач шүү дээ юм уу те архитектур талаас нь ч мэт юм уу даалгаврыг явуулж үү юм уу те тэгэхгүй ингээд яадаг тэгэхгүй яам өөрөө ингээд дотроо нэг юм ээлж нэг юм зөвлөл байгуулад за нөө тендри юу гэдэг нэг бас нэг баах инженер техникийн юм ажилчид суулгаад тэдний даалгаврууд ингээд бодросуулаад хийхээр болохгүй байгаа. Бас ингэ сургууль цэцэрлэгч гэсэн ингээ багтаа амжуунэ болохгүй. Тэгэл одоо эмнэлгийн юм гэсэн бас болохгүй те газар багтаа те тэгсэн мөртлөө айгүй хор бүсээд гэдэг ч үгүй юм те тэгээ ийгүн тойрондох байрлагтай бүслийн юм нутахгүй байгаа. Тэгэхээр тэрэн дээрээс бас бидний юм архитекторуудын биднийг одоо төлөөлөх одоо юу гэдэг те одоо нэг бодлогын чанарын юмнуудыг гаргах тэр зүйлүүдийг бол манай нэг юм юунууд бол нөхөстэй байгаа хөөх. Тэгээд дээрэс нь бас бид нар одоо зүгээр жирийн одоо барилга мэддэггүй хүн байлаа ш бид нар одоо дандаа барилга мэддэг хүмүүстэй ажиллана гэж байхгүй. Тэгэхээр тэд нар ч юу ч мэдгүй барилгын тухай ааж байхгүй. Тэгэхээр даалгаврыг
бид нар л бэлтэж өгч байгаа. Та юу үсээд байгаа яг яах юм байх юм. Тийм байх юм ингээд 2 3 гаргаар за максимум нэг юм овер хэмжээтэй болох юм байна. Хамгийн гол дээр чинь ажлын даалгавар яах гэж болохоор нарийн тийм нөгөө юу хэрэггүй шүү дээ. Тийм хайрцаглал үнэн масштабаар томоор скиллээр нарал хийхэд бол боломж юм байна. Тэгэхээр тийм зөвлөмжүүдийг манай энэ эвлэл ер нь гаргуул бас одоо ер нь бас ингээд ингээд түүхийн янз янзын ингээд барилгуудын ингээд сүүлийн 2 3 жил дараалал байхгүй болдгоо тэгэл тийм маяг жоо зөвлөм шүүмж юуч байхгүй. Тэгээд юу яадаг юм шиг үсээс та. Одоо та нөгөө сая хэлдэж штэ яамаамнаас ингээд сүулт нь ингээд санал авдаг гэх. Тэгэхгүйгээр ер нь бас нөгөө ажлын даалгавар болж эхлэнд нь мэрэгжлийн зөвлөгөө уг нь маяг чинь нэг юу яадаг штэ мэрэгжлийн маягийн мэрэгжлийн зөвлөлөөр ингээ хилцүүлсэн байх гэдэг ч юм уу. Тийм байгаад байдаг штэ. Тэрийг хамгийн сүүлд нь ажил дуусны дараа байгаад байдаг. Тэр процессоо уул нь ихэнд нь байгаад тэгээд тэндээс нь зөндөө зөвлөмж гарна. Тэгээд нөгөө хийгээд болцсон байсан зураг төсөл чинь тэгээд сайд хөдөлж байгаа. Тэгэхээр ихэнд нь байх нь ер нь процессын хувьд зөв. Тэгээд яг тэр онцгой барилга байгууламж буюу тэр хүүхэн ач холбогдол олон нийтийн барилга байгууламж дээр бас ач холбогдол өгөхтэй байна. Майдер юу мэрэгжлийн зөвлөл байгаа болчихсон. Тэр болохоор барилгын хөгжлийн төв дээр мэрэгжлийн зөвлөл байгаа. Тэр юуны одоо хат төлөвлөлттэй бас байна. маяг биш. Тэр маяг биш болсон шүү гэр. Тэр мэрэгжлийн зөвлөл ч одоо юуных барилгын хөгжлийн төв дээр байгаа. Майдер байсан ч гэсэн ялгаагүй за төрийн нарийн юутай тушаалтай гардаг байсан. Төрийн нарийн одоо тушаалтай одоо юун дээр байгаа. Барилгын хөгжлийн төлөв дээр байгаа. За тэгээд онцгой төвшөлт өндөр барилгын зөвлөл дээр болохоор тэд нар бол инженерийн зөвлөл болсон. За тэгтээ манай архитектур хотын зөвлөлөөс бол төлөөлөл орж байгаа. За тэгээ хамтарсан хурал өргөтгсөн хурал энэ гэж хийдэг болсон. Одоо гомоохон тэзүү өндөр дээр л танай инженерүүд одоо яваар орж иж байгаа. Тэр маань одоо жишээ нь юугаа шумсулж яах юм бэ? Бүх юмаа тэгж хавдаг. Тийм тэр мэрэгжлийн зүйл арай өөр болсон. Тэгээд хүмүүс сайн мэдгүй л шүү. Маягийн мэрэгжлийн. Би бол сонсоогүй юм байна. Хамгийн сүүлд яг нөгөө маягийн мэрэгжлийн зөвлөлөөр ажиллаа хэрэгцүүлээд дуусгаж исэн болохоор тийм лээ. Гэхдээ ер нь ингээд мэрэгжлийн зөвлөл гэж ярьснаас одоо тэгээд тэн дээрээс одоо бидний оролцоо ер нь хэр байна одоо архитектуруудын оролцоо төр одоо тэр шийдвэр гаргах ч үгүй юм уу тэнд ер нь хэр нөлөөтэй бай. Яг тэр зүүн нэг юм асуулт юм уу та. Ер нь тэгэхээр бид нар тэнд одоо төрийн юм ямар нэгэн чиглэлд ажиллахад бидний мэрэгжлийн үүргээс хэр их одоо юу гэдэг давуу байх ч гэдэм үү давуулгаа байж чадж байгаа сул байна уу оролцоо багтаа байна уу мэдээж яг хүн болох ингээл нэг юм савлуудаа шүүмжүүдэж гэдэм үү гарч ирж байгаа. Тэгвэл тэр дандаа нэг улсын том төслүүд хийвчлээ. Тийм болохоор бол бас оролцоо тоолол бол бас нэлээд байна. Гайгүй байна. Гэхдээ яг мэрэгжлийн зөвлөл маань одоо арай шиндэтж байгаа шүү байна. Ажиллаж байгаа хүмүүс одоо дарах нь туршлагагүй байл байна. Тэгвэл яг ингээл алхам ингээд ажил явж байна л да. Тэгээд нөгөө шилхэн технологийн зөвлөлд ч явна. Тэр зөвлөлийн орохын өмнөх шатн хэвчлэн манай шат болж байгаа. Тэгэхээр манай шатн дээр өгсөн одоо үр гүнүүдийг те замчин юу гэх өөрчлөх ёстой засварлах ёстой юмнуудыг засварлаагүй тохиолдолд цаашаа орох боломжгүй болчиход байгаа юм л да. Тэгэхээр бас тодорхой хэмжээний бас эрх мэдлэл байгаа юм. Тэр өндөр барилгын зөвлөлт төр ч гэсэн бас нэлээд том хэмжээний өндөр орон сууц өндөр офсууд за тэнгуүлтэй онцгой төвшөлтэй барилгууд бол орж ирж байгаа. Тэн дээр ч гэсэн нөгөө орж байгаа манай архитекторуудын маань дуугаалал бол орж байгаа. Тэгээ хэдий одоо архитекторуудын эвлэл дээр биш байсан ч гэсэн тэгэл бас л ялгаагүй л манай архитекторуудын эвлэлийн гишүүд л тэнд байгаа юм чи тийм ээ. Тэрийг бол одоо бас хянал явж байгаа. Сургалтын дээр ч гэсэн тэгэл нөгөө шалгалтыг инженерүүдийн албан дээр хийдэг байсан шүү дээ.
Монголын барилгын инженерүүдийн холбоон дээр хийдэг болсон. Гэхдээ яг нөгөө шалгаж байгаа хүмүүс нь бас л манай архитекторууд л байгаа юм л да одоо. Энэ чинь нэрээ бас жоохон нууц. Нөгөө гişүүл төлөвлөгөөнөөс хамаагүй яаж болохгүй. Гэхдээ дийш өөрийгөө хамаагүй хийж болно болохгүй л гэхдээ яг хаа түрүү хэлсэн ч байна. Сайн нөгөө жоохон нэг улсын асуудлуудыг ингээд жоохон өндөд ярьслаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо бидний одоо Маягийн оролцоо энд юу н байх боломжтой юу? Одоо тий төрийн зарим нэг чигүүрийг ингээд аваад явах ч үгүй юм уу, тий. Тэрийг ингээд архитектуруудаа ч юм уу чадахжуулаад ингээд явах тийм боломж нь байна уу? Тэгээ та хэдийн одоо нэрх хэрвээ одоо сонгуулаа нэг гарч ирлээ гэж байгаа бол мөрийн хөтөлбөртөр нь зорж байгаа гол зорилгууд яг юу юм бэ? Тэ. Тэгээ юу зорих гээд юм? Яаж энэ залуучуудыг одоо оролцоотой байлгах юм? Яаж энэ архитекторуудын энэ одоо бие даасан байдлыг Одоо ер нь бол хүмүүсийн ихтгэл байх болчихсон. тий. Одоо би ч гэсэн одоо маяг гэх юм биш. Тэгэхээр юу ч хийдгүү газар бол юм их байна. Үнэхээр юм хийдэг газар байвал одоо тэгээд юу чадхаараа туслаад чадвар мөнгөөрөө туслаа, санхүүрээ туслаад болохгүй биеэрээ туслаад байвал яг хогтож бодож байгаа. За гişүү болоороо тэгээд туслаарай. За хамгийн түрүүнд нөгөө Маягийн ордог байгаа шүү дээ манай. Тэрийг хамгийн түрүүнд нэгтэй болгоё. Тэрийг харин яаж вэ гэдгийг нь тухайн үед нь төлөвлөгөө гаргаад явж байгаа. Ямар ч байсан оюутан залуучууд, архитекторууд бүгдээрээ тийч нээлттэй. За нөгөө янз бүрийн юмнуудаа ашиглаж болдог. За давхар тэрийгээ нөгөө бас жоохон санхүүтэйгээ уяад өгчин те. Хоёр том хурлын зал байна. Нэг нь одоо 20-30 хүн арчдаг. Нэг нь болохоор 200 хүн арчдаг ч юм уу те. Тэрэн дээр ивэнтүүд хий хамаагүй те. Архитектор компаниуд одоо юу жижигхэн оффис ажилладаг архитектурын компаниуд магадгүй нэлээд өргөдсөн том харилцагч нартай уулзахаар бол амьдлынхаа ордон дээр ирээд бас оролцож болно шүү дээ. Жишээ нь за энэ зүгээр нэг жишээ. Хамгийн гол нь тэрийг зүгээр л амьд болгоё тий. Хүмүүс ингээ ойлгож идэг, хүмүүс орж гарч идэг. Одоо манай архитектурын дээр үгүй энэ тэр одоо юу байл нэг ядаж нэг ороод гардаг бол л та тий. Тиймэрхүү юм дээр чинь. За тэгээд за би уусаа нөгөө юуны хүн боловсролын сургалтын хүн. За тэгэхээр бол ер нь бол боловсролын чанарыг давтан сургалтын чанарыг эднэр бол нэг арай нэг левел ап их бодлол. Тэрэн дээр одоо бас хүмүүс нэлээд шүүмжилтэй байгаа юм л да. Одоо нөө мэрэгсэн горилжин гэж нэг сургалтанд суулаа. 3 жилийн дараа нөгөөхөө сунгах гад яг өмнөшөө яг адилхан сургалтанд суув. Тий. Би нэг оролцогч нь 2020 яг нэг тахтаад байна. Тэгэн гутаа халаад зөвлөхийнхэн гингут чинь бас за би зөвлөх одоохондоо горлог бол байна л да. Бараг ялгаагүй юм ирдэг гэж байна. Тийм учраас энийг бас нэг юм шатлалтай баймаар байна. Бас нэг горилсон сургалтанд суучих юм бол дараа тэр чинь мэдээж тэр хүн чинь 3 жилийн хугацаанд сайжирсан тэрийг өөр юм болгоо тэр нэг сургалтанд суусан мэдлэгээ бас нэг олоод авсан туршлагач хүн чинь 3 жилийн дараа яг өмнөшгөө сургалтанд дахиад суумааргүй л шүү дээ тийм. Тэр тал дээр бас нэлээд хүмүүс шүгж байна. Наад чинь бас тийм юм байлээ. Нөгөө би бол хичээл заадаг байсан. Суудлээсэн баг тийм. Тэгээд яасан чинь зүгээр надад болохоор эзлэгэн төлөлтийн хот төлөлтийн ингээд яг за би ч хотын хүн биш дээ. Тэгтээ яг хөө би ногоон барилга тэр талын юм хотын талаас бас sorry гэд. Тэгээд яасан чинь нөгөө би нөгөө таньж байгаа шүү дээ. Нөгөө хэд маань дахиад дараагийн юмд нь ороод ирдэг. Харин тийм. Би бол болохоор ингээд яг ингээд step by step бүр 0-оос нь ингээд ярьж байгаа хүний хувьд бол энэ мэрсэн сунгаж байгаа хүмүүс шүү гэж тусад нь ингэх юм бол өөр шүү дээ. Тийм шүү. Энэ зөвлөх шүү гэх бол өөр байхгүй. Эзлэхэн төлөлтийн хүрээнд гэл нэг ярьчихаар яг л ихнээс нь ингээл ярихаар өмнө суудсан хүмүүст л өстэй. Гэхдээ цаана одоо бас нэг юм инээдтэй шүү дээ. 3 хүүхдээ өнгө гэсэн чинь Маягийн сургалтын алба гэдэг.
Тийм яриа үүсдэг гарсан байна шүү дээ. Харин тийм яг нэг юу нэг юм байгаад одоо жишээ нь ингээд сэргийн засварлалтаар ингээд яг сургалт нь адилхан. Тэгээ ганц хоёр сэргийн оюун билег чинь ганц хоёр хичээл юм. Тийм яг тийм. Гэхдээ би одоо сэргийн засварлалт авъя гэхээр дахиад тэр нэг бүх хичээлээр адилхан үздэг. Тийм. Одоо нөгөө хуулийн хичээл нь адилхан. Тэгснээр нөгөө юу яг марж дахиад байгаа. Нөгөө физикийн гэрээгээ нөгөө гадамтрах юу нөгөө нэг зөвлөмжгээ Одоо нөгөө нэг уучлаарай яриг нь хамгийн гоё юу таалагдсан гэвэл нөгөө анх ингээ мэрэгсэн болоход нөгөө тэр сургалтанд нь суугт амар гоё санагдсан. Тэр үнэхээр гоё санагдсан. тий өгөөчтэй. Айгуу гоё. Агуудаа сонсч байгаа. Айгуу гоё. Айгуу гоё санагдсан. Ягаад тэгэхээр тийм шүү. Норм зинхэр улаан ямар өчртэй те. Ногоон ямар өчртэй ингээл тэгэл тэрний хотын бодлого тэр скейл одоо бидний газар зүй тогтолцсон одоо те нэгж мэгж гэл тийм үуч бид нар бас би ч яг энэ сураагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ тэрийг ингээд өөе ийм байдэн шүү, тийм байдэн шүү гэсэн тийм зөвлөхгүй байх. Тэ. Тэгж байгаа үзүүлж байгаа тийм байгуулагч бас байх. Тэгээд тэрхээр бас ингээд нэг юм зөвхөн Монголд ингээд сурахаас гадна одоо ингээд нэг үеийнхээ одоо гаднаас ирж байгаа зөндөө юм архитектур байна шүү дээ. Тэд нар ингээд түлхэхэд бас тэр талаас нь ингээд за яг хөө тэр 4 жил нь ингээд найжууд ингээд явах хэрэгтэй юм байна. Гэхдээ тэр дүүргийн талаар одоо тэр нэг Монголын тэ UTM 84 мөрөө гэдэг ойлголтын талаар тэр талаар өгөх мэдээлэл бас байна. Тэр их мэдчихэж бид тэгэл өмнө ингээд эсгэрээ тавих гал гэж хэд дахин 20 км 3 км ч үл ингээд зөрөөлөд амар учиртай юм. Тэгэл тэр ингээд яг аймаг гоё өгөөчтэй тэгээд тэр цивилмаа авах шиг их чи бас шиг амар өгөөчтэй галын юм хамгийн чухал байгаа байхгүй. Тэгээд тэр саран цацалт гэж бас хичээл бас аягүй гоё готол ерөнхий хэсэг. Практик юмудаас тийм яг тийм хүмүүсээс чинь яг авахар чинь илүү тийм за одоо тиймээ хинтаг. Тэр тал нь өшөө бүгдээр ингээд тэр нормын тал бас ингээд өшөөсөө хөгжлөөр авах. Одоо бид нэг нормыг ингээд дахиад орууллаа гэхэд яг нь сайн бол миний мэдхийн нэг эмнэлгийн барилгын норм ингээд нэг 12 хуцтай юм уу та нэг юм байсан. Ковидын үед тэр нэлээд гайгүй болсон байлаа. Тэгээ хараад үзэхэд тэгээ сайжир баа. Тэрнийхээ хэмжээр энэ сургалт нь ингээд болно. Уул нэг сургалтын хөгжөөд байгаа тэр нормоноос ингээд дахиад ингээд хөгжөөл явах. Тэгээд бас тэр нөгөө ажлын даалгаврын хөгжиж явах юм бас тийм юуны их сургуулийн барилгын нормд сая манай зөвлөөр хэлсэн л дээ. Тэгтэл даалгавар дээр өгсөн нормууд чинь за их сургуулийн барилгач гэхгүй ер нь олон нийтийн барилга. Ер нь бүгдээрээ нормууд хэлчихэж байгаа. Орсын тэр нормыг сэдвүүдтэй яна таана тий. Тэгэхээр чинь ерөнхийдөө шууд арчуулаад хөрвүүлсэн талбарч. Тэгэхээр нөгөө олон улсын ISO ч юм уу DIN ч юм уу стандарт руу ороход болохч байгаа. Нэг даалгаврын тийм юм чинь нөгөө төлөвч даалгаврын дагав. Тэгээ бохорш. Тэгээд миний түрүүний яриад байдаг ингээл юугаараа байнгын сургал ингээд шийдэл ингээл шүршлийн явцад дүгнэлт тэгээд бас нэг хэлэх юм нь болохоор юу яасан юм нодлон бас нөгөө нэг шүтээсийн нөгөө сүүлийн сургуулийн профессор дээрч нэг дата анализ гэдэг нэг сургалт авсан шүү дээ. Тэгснээр дараа нь тэд нар чинь бас яг тэ сургалтанд хамрагдсан хүмүүсээс ингээд асууж байгаа фидбек. Одоо сургалт ямар байв? Ямар хөө өргөжтэй байв? Одоо тэгээд өөр ямар төрлийн сургалт та нар энэ зүгээс одоо ингээд зохион байгуулвал бас юу вэ? Өргөжтэй гэдэг нэг тийм фидбек яваад тэндээсээ тэд нар чинь бас нэг сургалтын хас чанарыг сайжруулад бас шинэлэг юмнууд оруулж ирээд байгаа байхгүй юу? Архитектурын маа тэр тал дээр юм хэр юм болоо. Одоо тэгж хараад байгаа хараад байгаа шүү. Одоо нөгөө за ингээд нөгөө цовоо ингээ яах юм бол яг тэр сургалтын талыг илүү хангалтжуулаад илүү одоо нэг сургуулийн төвшөнд ингээ орчих гэж байт юм уу. Яг шууд маргааш болохгүй ч гэсэн ямар ч байсан тэр нэг юм юугийн хараан суурийн тавилга тий хараанд нь орол эхлэлийн тавиулах болов гэж харж байгаа. Ягаад тэгэхээр одоо бид нар тэрийг хийхгүй бол өөр хүн ингээ болтох юм байхгүй. Залуучууд одоо биднээс доош бүр залуу хүмүүс оролцоо байхтай мэдээж туслаад ингээ дэмжиж явна. Тэгтээ тэр чинь давхар суралцаад явж байгаа юм шиг. Гэхдээ тэр нэг үндсэн юм яг одоо л эхлэх хэрэгтэй юм шиг. Одоо тэгэхгүй бол бид нар ингээл галын норм одоо ингээл айл 15 оноос хойш ингээл тэр Сүхбаатар гэдэг нэг калкаманд нэг ах уу
Бас онцгой байдлын ямар ч Тийм, үгүй. онцгой Нэр байдлын. аюултай санаад байна. Ганцхан удаа хичээл орсон. Тэгээд дараа ч ихтэй би хараагүй. Тэгтээ тэгсэн тэр нэг л галын нормын талаар ингээл оруулаад яах гэдэг нь ерөөсө батлагддгүй гэдэг байна. Тэгэхээр одоо тэрийг бидний оролцоо бидний хамгийн гол юм гал. Тийш тий. Тэгээд аагаад гол юм гал. Одоо л бүр яг онцгой анхаарахгүй бол онцгой байдлын юмнууд дээрээ. Тэгээд одоо дээрээс нь тактикны асуудал бас байгаа даа тий. Тэгээд энэ дээр яаж байгаа байх вэ? Тэр нь болж байгаа юм. Сүүлдээ баг нэг өрөөний хэсэг болоод байгаа шиг байна шүү дээ. Одоо яг нэг тактикны тэгэхээр манай дээр би өдөрч байгаа л та. Юу хийж байгаа. Судалгааны ажил хийж байгаа. Тэгтээ нөгөө 16 хүртэл давхар дээр орон сүнсний барилга дээр нөгөө такт чинь 2 дахь гарч байна гэдэг байна гал юм. За тэгснэ тактны ингээл юуны шатны стандарт юм нөх бэлтэй. Тэгэхээр нормын хэмжээнд зургийн хэмжээнд хэрэглээний хэмжээнд тэгэл судалж байгаа байхгүй юу тэр. Тэгсэн чинь норм гэхэнгүүт чинь л асуудал байна. За яг нормууд дагаад зургдгийг үү гэдэг дээр бас асуудал байна. Тэр чинь одоо дандаа гэрээс за тэнгүүтээ зургдгийг үү гэдэг дээр асуудал байна. За тэгээд хамгийн том асуудал хэрэглээний дээр асуудал байна. Нөгөө юу яагаад таглаад за тэнгүүтээ мотор доторлцсон ч байх шиг тийм. Тэгээ мотор доторлно гэдэг үйлчилгээ ч байх шиг. Реклик гэдэг үлээ. Тиймэрхүү ингээд юу одоо судлаа хийгээд энэ дээр бас л анхаарах л өстэй зүйл дээ. Тий одоо тэгэл яг тэр тактны асуудал бол одоо юу гэдэг 8 давхар 16 давхар байж болохоор одоо тэгэл манай хоц чинь 16 баг ашиггүй болоод шүү дээ. Тийм. Ашиггүй болоод тэгэхээр 16-аас дээш байна. Одоо тэгээд хамгийн юу одоо хурдтай 24 давхар 23 давхар. Тэгээ энэс өшөө өндөр олонсоцоод тэрхээ бидэрт яг тактны хэрэг яг байх юм. Тийм хэрэг боловч тэр өндөрт болоод тэрхээ агаа тэр салиа яах юм аа. өндөр байлын оролцоос сууж байхад юу хийж чинь яг нөгөө нэг 75 м гээл нөгөө тэрнээс доош гээл яг байруулаад хийж ийн юм. Тэгэхээр чинь 23 24 давхар. 75-аас дээш болоод ирэхээр чинь бас шалаа өөрлөх гэдэг шүү дээ. Төлөлтөө бүр хэцүү болох гэдэг байхгүй. Тэгээд дээрээс бас нөгөө яг тэр бүтээцийн манай барилгын инженеруудын холбоо ч гэдэг юм уу те манай барилгын инженеруудын одоо тэр зөвлөхүүд бас их нормууд их шинжлэгч нэг үеийнхаа бодвол тэр ялангуяа төмөр бетон тэг гам юу хэсцлүүд тэр нэлийн хөгжиж байгаа. Тэрнийхээ хэмжээнд ч гэсэн бас байгаа юм гоё мөрдүүлж чадаад байна. Бас тийм өөрөө ингээд бас хяналт тавиад ингээд яагаад тэдний урал дээр л одоо залуучууд нь аюу бас сайн чадварцсан. Тэгэл дандаа миний үеийн зөвлөхүүд байна л та тийч. Их сургуулийн багш нар ч нэлээд хэд байна. Тэнгүүтээ зөвлөх яг практик дээр одоо сайн тооцоо хийдэг. Одоо угаасаа л нэг хамгийн тооцоонд сайн гэхээр нэг хэдэн залуучууд болчихлоо шүү дээ. Угаасаа л манай салбарынхан бараг л мэддэг тийм залуучууд тийчээс суудсан. Яг л юунуудаа яриад норм юунуудаа яриад бас нэлээд сайн болсон. Хамтарч ажиллахад бол үнэхээр энэ жимхэр үл. Тийм бол хит хитэнч програм дээр ажиллаад байгаа. Үнэхээр сайн бил. Яг нөгөө сүүлд анзаархад бас манай нөгөө бүтээцийн инженерүүдийн ингээд нэг ажил дээр байж байгаа тэр инженерүүдийн холбооныхаа арга хэмжээнд оролцож байгаа байдлыг харахад бол инженерүүдийн холбоо бол ер нь харьцангуй айгу тийм идэвхтэй юм билээ л дээ. Одоо тэр хоорондоо бие бинийгээ их сайнч мэддэг юм байна. Дээр нь бие биентэйгээ тэр мэдээлэл өгч авалцж байгаа байдал эдрийг нь харахад бол айгүй тийм идэвхтэй юм байна. Тэгээд одоо сургалтыг одоо манайх ч бас нөгөө маа авсан дээр одоо барилга хөгжлийн төвн авсан ч тэргээл хэрвээ тэгэл үйл ажиллагаанд жигдэрч амжаагүй бол одоо чаддаг газар нь хийж л өгөлтэй тийм ээ. Одоохондоо зөв шүү дээ. Би бас нөгөө сая нэг өнгөрсөн хэд юм бэ 5 сар ч юм уу. Нөгөө инженер конструктор тэрийн клуб гээд тэгээд энэ дээрээс нэг сэдвэн юу гэсэн байлаа барилгын тухай хуулийн юу өгчсэн байлаа бас надтай нэг жоох юм хамааралтай сэдв сонирхолтой сэдв байхад очиж суухгүй юу. Тэр нь болохоор нөгөө танаа нөгөө шүтээсийн шинэ байрны дээдлэлт нэг том хурлын зал. Тэнд болохгүй юу.
Тэгээд клубийнх нь юунд очиод юу вэ? 200 гаруй. Тийм. Би бүр хараад бараг үүлэх шахаа. Амдах шиг гэж. Шаардлаа тест яасан. Яасан хүмүүс гэхээр юм байдаг байна гэдэг. Тэгээд яг энэ ч шууд хөрүүлээд яхаар ер нь одоо энэ клубийн систем ч гэдэг юм тийм архитекторуудын оролцоо ер нь одоо энэ яг яах вэ? Одоо би жишээ нь одоо ингээл за гişүн биш гэсэн оролцоо багтаал байна те. Би ингээл өөрийнхөө одоо буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ сүүлийн ингээд эвлэлийн 2 сонгуул ингээд амнан нэг юм ажиллагч маягаар оролцлоо. Эхнийхийг нь зүгээр харлаа. За архитекторууд ямар байд юм бэ? Яаж хуралцдаг юм бэ? Ямар дигтэй байд юм бэ? Тэг яаж сонгод юм бэ гэдгийг харлаа. Тэгээ хоёр дахь дээр нь болохоор бас харлаа. Тэгээ тэнд бол ингээд амар хэцүү. Бас л хэцүү амар юм хямралтай. Шуулгад хийсэн шиг л гэдэг байна. Шудраг биш байгаа хөх. Тэгээ бид нар ч нуул нэм нийгмийн сайн сайхны төлөө эсвэл өөрснийхөө юм бие даасан байдалтай тий юм би тусгай хүмүүс гэхээр ингээд нэг болохгүй байгаа хөх. Тэнд бидэрт нэг тийм ив нэгдэлж гэдэг юм уу эсвэл нэг юм бие бинийгээ ялгах ч юм хандлагууд байгаад байгаа. Тэгэхээр бид нар одоо аль болох одоо тэр нэг хандлагыг одоо бас нэг бууруулах хэрэгтэй юм уу тий нэгдэх хэрэгтэй юм уу? Хичнээн ингээд нэг үзэл бодлын ямар нэгэн асуудал байлаа гэсэн бидний гол мэрэгжил дээрээ гол суурлаад тий бие бинийгээ хүндэтгэ ч юм уу нэг тийм байх хэрэгтэй биш үү? Тэрийг одоо энэ ирээдүйн магадгүй нэвлэлд бид одоо таа идэх гоё нэлээд залуучууд байгаа юм шиг гоё яг энэ асуудлуудыг мэдчихэж байгаа болохоор илүү гоё нээлттэйгээр хийх бах гэж харж байгаа. Тэгээд энэ дээрээс одоо таад бас юу гэж бодож байна яг энэ дээрээс те одоо яаж энэ залуучууд ямар байна одоо танай ажил дээр ямар байна оюутнууд ямар байна те бид нар одоо энийг идэвхжүүлэхийн тулд маяг гэдэг ингэ идэвхжүүлэхийн тулд ямар оролцоогоор хангах ёстой юу хийж чадах ёстой. Яг тийм юм бол байгаа. Одоо жишээ нөгөө залуучууд бол нөгөө хангар гэдэг шиг тийм. Яг ийм тийм нэг community за тэгээд ийм юм сонсчий гэсэн тийм юм бол байгаа байхгүй. Энийг би яаж мэдж байгаа вэ гэхээр мэдэндээ би нэг лекцүүд явуулдаг тийм. Эхлээд Монголын архитекторуудыг явуулсан нийслэлээс эхэлсэн. За тэгэл минда алтан зүгөө сумхуу ах гэл нэг нөгөө салбартаа гайгүй юм хийгээд байгаа практикт архитекторуудаа нэлээд оруулсан. За тэгэл дараагийнх нь ингээд ер нь бол байгаа. Тэгээд ер нь л оруулна. Одоо тэгэл ботолтох зэндээ гэж тэргээл хүмүүсийг ер нь л тоочгийн хүмүүс байгаа. За тэгээд энд маань бас орё гэсэн юм шууд өөрсдөө. За би ормоор ингээд сүүл рүүгээ хэсэг ирээд ирсэн. За тэгээд тэрийгэ завсарлаад би дандаа гадных таргуун бүгдсэн. За Джеймс Ло, за юуны нэг ингээл гаднаас ирсэн одоо химийн Сержио Бианки. Тэгээд яангууд зүгээр Facebook ингээл жижигхэн сошиал дээр л тавьж байгаа шүү дээ. За нэг 200 орчим 100 гаруй метр хүмүүс ирдэг. Тал нь оюутан, тал нь гаднаас. Тэрэнд нь би бүр амар баярлалаа. Дандаа залуу архитектор хэрэгцээ байгаад байна тийм. Хэрэгцээ байгаа юм. Юм сонирхох юм харъя те юм мэдээ гэсэн хэрэгцээ байгаа. Тэгэхээр энийг ч л бүгдийг ингээл нийлүүлээл цуглуулаад за тэр одоо архитекторуудын эвлийн ордон гэж юу байгаа те тэрэн дээрээ ингээл цуглуулчихад л болох. Цуглуулад одоо хооронд нийлүүлчихэд болох гэдэг. Миний хувьд болохоор нөгөө ийм багш машин ажил хийдэг ч болоод тэр ер нь л гайгүй бүгдийн танил гайгүйтэй. Донд үеийнхэн ахуд үеийнхээ за залуучууд малуучууд ер нь л гайгүй танина. За тэгээд дээрэс нь би чи нөгөө юугүй ямар нэгэн ашиг сонирхолгүй. Одоо л миний юу л энэ эвлэлийг сайхан болгочих гэсэн одоо чин хүсэл байгаад байгаа. За ашиг сонирхолгүй гэдэг нь болохоор зураг хийж янз бүрийн тендер мендерт орохгүй. Яг хөө мэдээж сонирхол юунийхээ хэмжээгээр энэ тэнд зөвлөх юм бол байлгүй л яг хөө тий. Гэхдээ ямар нэгэн идэт том хэмжээний ингээл
бизнесийн ашиг сонирхол байхгүй. За тэрэн дээрээс үндэслээд одоо ямар нэгэн ингээд хүмүүстэй өрсөлдөөд идэр байх шаардлага байхгүй. Тэгээд бас нөгөө архитектурын боловсрал тал дээр ажилладаг болохоор залуучуудын хандлагыг аягүй сайн мэдээд гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр бас ач холбогдолтой юм болоо. Одоо миний бас дараагийн бас маш сайн зорж байгаа юм бол юу гэхэлэр энд гарч ирж байгаа бүтээгдэхүүнийг энэ хэрэглэгчид авчий гэсэн бас бодол байгаа. Тийм шүү дээ. Дадлагаас эхлэв тэ. Тэрийг бол архитекторуудын эвлэл манлайлаад хийх боломжтой. Яагаад тэгэхээр энэ чинь бүртгэлтэй архитекторууд байна, ардталтан компаниуд байна тий. Тэгтэл эдгээр маань над руу ингэж дандаа юу гэдэг вэ? Өмнөрөө холбогдоод байл тий. Та хүн явуулаач. Гэхдээ хаасаагүй тийм болчихсон нэрээ. Одоо ингээл найзууд ах нар ихснэр цаа ертөнл гэдэг гэсэн үг хэрэгтэй байна. Тэгээд хэд чинь нэг аргаа бараад нэг нодлон юу явда тий. Ажил олгогчтой холбоо гэж нэг байгуулах гад зээлдэж өгсөн. Тэгэхээр тэрийг бол ер нь эвлэлийн хүрээнд л ингэж бүр юм томоор нь шийдсэн дээр юм билээ. Тэгэхээр тэр нэг тодорхой хэмжээний карьер хөгжүүлэх тийм төвч гэх юм. Оо яг үнэ. Карьер хөгжлийн төв гэж ярьдаг шүү дээ. Ер нь л тэгж томилжсэн л байгаа л та. Төгсч гарч ирсэн залуу югаач мэдэхгүй цаас шиг хөөгдөд байгаа шүү дээ. Тэрийг гоё чиглүүлэх сургууль. За бас менторшип хөтөлбөрч гэж бас байгаа. Харин тийм. Миний яг хүсэж байгаа зүйл нь яг тэр ихгүй юу? Туршлагатай архитекторууд нэг хүн дээр 2 ментор байдаг ч юм уу те. Тэр хүмүүсүүд нэг юм асуудаг ч үгүй юм уу те. Тэгэхгүй л магадгүй болж яах гэж бодоод байдаг. Би болоод байна да гэж бодоод байдаг. Тэгээ эхнийхээ одоо экспертиз дээр эдгээр нөгөөдөл чинь юу яагаад таахгүй. Бараг нөгөө урмаа хавгатал юу яагаад таа юу гинтэй шүүмжлүүлээд те шүүмжлэгдээд байгаа байхгүй те. Тиймэрхүү юмнуудыг бас ер нь л эн чинь хүн хоорондын л харилцааны асуудал шүү дээ те. Архитекторуудын эвлэлийг нээлттэй ийм гоё болгоно гэдэг маань ч гэсэн одоо энэ тэр архитектор гээд арай онцгой өөр нэг ялгарх юм архитектор тийм хүмүүсийн л хоорондын энэ харилцаа. Тэгээд тэр хүмүүс маань нийлээд авсан байхад бол хөгжлийн талаар, юуны талаар, боловсролын талаар эднэр бол санал онолоо бол сайхан уралдуулаад тэгээ явж боломжтой л гэж хардаг. Тэгээд манайд ч асар туршлагатай архитекторууд байгаа шүү дээ тий. Тийм. байгаа. Хамгийн гол дээрээ гоё нөгөө үнэт юуг нь яг юун лагийн те юундаа сайн гэдгийг ингээд дүүйлгээ тодруулаад гаргаж ирээ те өргөн бариад тэгээд тэр залуучуудаа ингээд чулуудах байгаа байхгүй те тэр их мэдлэг. Одоо зүгээр миний ингээл амар гоё ингээл төсөөл байгаа байхгүй одоо жишээ нь яхан гот чинь манай архитекторуудын эвлэл дээр те нэг ширээний болон дээр нэг нэг мундаг архитектор за багш нарын нэг юм ч юм уу багш ч юм уу шарх багш ч юм уу гэж тий суугаалын ангууд чинь архитекторуудын эвлэлийн ордонд байгаа гэдэг утгаараа тэр хүнд ямар нэгэн хаалтгүйгээр саруул очиод танаас нэг ийм юм асуух гэсэн гээд очих тийм л боломжийг бүрдүүлчих юм бол тэгэл болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр хоёр хүний харилцаа ингээл хөгжөөд яа юу хийн үү те дунд үеийнх нь нийлээд ямар гоё юм хийн үү. Одоо ингээл зөндөө хүмүүстэй ингээл гадаад уулзаал яхад чинь танайд очи Монголд очимоор байна юу ямаар гэсэн хүмүүс зөндөө байдаг. Тэгэл тэр хүнийг уурж авчраал нэг хүмүүстэйгээ танилцуулаад нэг лекц уншуулах ч юм уу те. Тиймэрхүү боломжууд зөндөө байна. Тэгээд бас нөгөө юу юм шиг санагдсан. Сүүлийн жилүүдэд нөгөө над дээр айгүй залуучууд дээр амар кейс гарч ирдэг нөгөө аав ээж нь багаас нь гадаадд авчиад
тэнд ингээд өссөн. Тэгээ архитектор мэрэгчлээ. Тэгээ Монгол ондоошил гэдэг юмыг багасаа нөгөө өөрөө хайж, эрэлхийлж Монголд ирж сууршиж байгаа архитектор залуучууд аяг их байна л да. Одоо Ирландд, Германд гэдэг ч юм уу. Тэр хүмүүс чинь нөгөө шүтээсийг төгсөөгүй, энд ажиллаагүй, аав ээж нь байгаагүй гэдэг утгаараа энд нөгөө хүмүүсийг ингээд өөрийнхөө мэрэгжлийн хүмүүс ингээ хайх ямар сэвдэлтэй энд ингээ компанид ажилламаар байгаа. Гэхдээ нөгөө багасаа өсөөгүй болохоор нэг өөр юмнууд дээр яаж ажиллах уу гэх нэг юм knowledge share буюу мэдлэгээ ингээд солилцох юм айгүй хэрэг гараад тэрэн дээр нөгөө Мая маань бас ингээд ажиллах ингээд дундыг холбох гүүр болчихгүй л айгүй зүгээр юм шиг санагдсан. Тэгээ би айгүй харамсалтай яг ингээд 4 5 архитекторудаа тэгээ буцаагаад гатгшаага алдсан байхгүй юу. Тэгэхээр ер нь бас тийм Монгол ондоошилтай байна гэдэг чинь өөрөө бас бидний бас үнд. Тэгэхээр хүмүүсээ бас тэгээд салхи оруулах нь аягүй чухал юм шиг. Тийм. Наач нь болохоор ер нь хүн чинь өөрөө нийгэм амьд шүү дээ. Тэнгүүт тэр хүмүүст чинь найз нөхөд юу одоо ангийнхан байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдөө ижил сонирхолтой, өөрсдөө ижил мэрэгчлээ тийм community хайгаад байгаа. Тэгэл нэг компанид ордог нэг жижигхэн community дээр ингэж байгаа л тэгэл аваасаа шантраал буцдаг ч юм уу те. Тэрнийг нь яасан юм том community үүсгээд тэнцээ одоо санаа нийлдэг хүмүүс мэдээж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ болно болохоор л гэж бодоол байгаа да. Тэгээ тэр утгаараа ерөөхдөө хаарч байгаа. За тэгээд ер нь бол бид хэдийн цаг маань ер нь бол нэлээд талийсан байна. Тэгээд нэлээд гой зүйлсүүдийг ярилцлаа. Тийм цаг өнгөрөхөөр анзаарч. Одоо яг энэ маань одоо community аах. Бид нар ингээд тэр ингэ суугаад гоё. Яриад суухаар ингээд яриад л байдаг гоё юмны талаар ингээд хэлцээр ингээд яриад л байдаг те. Гэтэл одоо цаг гарan суудсан багш шүү дээ. Харин тий. Цаг гарan суудсан байна. Тэгээд одоо хамгийн гол нь эвлэл маань бол нэг хүний үйл ажиллагаа биш. Тэгээд яг бидний хамтын үйл ажиллагаанаас бүрдэх зүйл учраас тэгээд 11 сарын 29-нд тий. Заавал ирж саналаа өгөөрөө энэ нь болоод бидний ирээдүйг шийдэж байгаа бас гол зүйл гэдгийг бол бүр яг залуучуудтай цохож хэлмээр байна. Гишүүн одоохондоо гэхдээ юу вэ? Шинэ гишүүн авахгүй. Өөртөө гишүүдийн хүрээд тэгэхээр сонголтоо зөв хийгээрээ. Тэгээ залуучуудыгаа дэмжээрэй, ирээдүйгээ харж дэмжээрэй. Тэгээ одоо бидний чинь гол юм чинь одоо нэг алсыг харах юм байгаа шүү дээ. Гол нэг бидний чанар гэх юм мэрэгжлийн онцлог алсыг харж төлөвлөх байгаа. Тэгэхээр бид нар илүү тийм алсыг харсан сонголт хийгээрэй гэж одоо Тийм мөрийн залуучууд маань танилцаарай. Тийм мөрийн одоо та тийм мөрийн хөтөлбөрч бас арай мөрийн хөтөлбөрч тийм арга юу байсан арга нөгөө хөртэй бид шиг. Би тиймэрхүү болцсон уу? Гэхдээ Монголын архитектур гэдэг үл тийм бас яг томоор нь харах юм бол тийм бас жижигхэн зүйл бас л дээ. 2000 шахуу архитекторууд байна. За тэгээд тэр хүмүүс маань одоо 3-2 нь гадаа байна. Монголын архитектор дээлжээс гадаа нь байна тий. Гэхдээ тэр гадаа нь байгаа хүмүүс ч гэсэн why not ирж сонирхол болно шүү. Сонирхол тий. Хэдийгээр гишүүн биш байсан ч гэсэн үг хэлж оролцож болохгүй ч гэсэн why not ирж сонирхож бас болно. Гишүүн хүмүүс маань одоо үүргээ биелүүлээд дотроо хэлээд бас хуралдаасаа идэхтэй оролцоосоо. За тэгээд хуралдаа оролцсон хүн бол сонголт таны хэрэг сонголт мэрэгэн байг тий. Магадгүй одоо мэдгүй хин надтай өрсдгийг бол бидэхгүй. Гэхдээ тэр хүн маань илүү сайхан ирээдүйн төлөө илүү их юм хийхээр байх юм бол тэрүүл хамаагүй. Хамгийн гол бидний зорилго бол энэ Монголын архитектурыг хөгжүүлэх. За тэгээд нэг арай дараагийн төвшөнд очих суурийг нь тавиад одоо тэгээ нэгдэлтэйгээр алсын хараад болж байна. Тэгээд мэдээж энийг бол ирээдүйдээ маш сайн гоё байгуулах Монголын ирээдүйн архитекторуудад илүү одоо өөрсдөд нь таатай орчныг үлдээх тийм зорилготой.
Одоо би миний одод нийгмийн одоо хийж байгаа чигээр юм уу тийш. би ч бас л нөгөө нийгэмдээ үйлчлэл Нийгмийн хариуцлага байна тий. нийгэмдээ үйлчлэл одоо миний одоогийн ажил гэсэн нийгэмдээ үйлчлдэг ажил. Тэгэхээр одоо тийм юм хийдэг хүн юм болоо да. Тийм. Тэгээ ямар ч байсан тэгээд удирдах зөвлөл энэ жилийн онцлогч нь бас нөгөө удирдах зөвлөлтөөгөө ингээд багаараа орж ирж байгаа гэдгээр Тийм. онцлогтой байгаа. Тэгэхээр энэ бол одоо тий багтай хамттай нэгэд гой сонгоод бүгдтэнтэй гой мөрийн хөтөлбөртэй гишүүдтэй танилцаад бүтэц зохион байгуул төлөвлөгөө санхүү эдэртэй гой манай удирдах маш гоё зүйл. Аяа бас нэг их гоё онцлогтой юм байна. Бид нэр зүгээр органикаар нийлсэн хүмүүс. Ямар нэгэн ховийн ашиг сонирхол байхгүй. Зүгээр л энэ үзэл санаан дээр нийлсэн Монголын архитектурын Монголын архитектурыг хөгжүүлэх гэсэн сэтгэлтэй айгүй гоё тэрээс гоё байсан бай. ер нь юм тэгээд холимог энэ тэнд янз бүрийн ажил хийдэг тийм хүмүүс байна. За Заан ч За тий. баярлалаа. Ямар ч байсан урилга хүлээж аваад баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил урам бүтээл амжилт хүсье. Тэгээд хэдүүлээ гоё чаднаа. та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.